За самбасан та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canon хичээлийн ээлж дугаараар бид нар өмнөх 2 өдөр бол вебсайт их хичээлүүд явж байгаа. За эхнийчүүл бол эхний нүүрнийхээ энэ секшн эхний секшнийг хийсэн. За хоёр дахь секшн бол яг нь таны өгүүлж байгаа үйлчилгээнүүд байх хэвээр. За гуравдугаарт нь та өөрийнхөө тухай байх хэвээр. За тэгээ өөрийнхөө тухай бол ингээд маш их текст бичих юм бол хүмүүс тэр болон бас текст унших нэг туртай биш байдаг. Тийм болохоор бид нар ингээд тийм ээ YouTube дээр бичлэгээ оруулаад бичлэгээ шууд яг нь энэ чинь ингээд оруулчих болно гэсэн үг. За тэгэхээр энийг хэрхэн хийхийг одоо энэ 3 дахь нүрээ 3 дахь секшнийг яаж хийхийг та бүхэнд үзүүлье. За энэ бол бидний өчигдрийн хийсэн 2 дахь юу байна. За энэ 3 дахь хэсгийг бол юу ачаа энийг арилгачаа. За тэгээ яг энэ бас ингээд өөр сайтны үг ингэж оруулж ирсэн байгаа шүү дээ тийм ээ. За энэ сайтнуудын материалуудыг ч гэсэнтэй устгах чи одоо бид нар чал өөр тиймээр өөр юугаар явж байгаа учраас тийм ээ. Энэ болохоор энэ фотографер хүний сайт байгаа. За энэ дээр бол та өөрийнхөө сайтыг бас хийчих болно. За ямар ч гэсэн ингээд эхний 2 дахь 2 секшн бол явж байгаа. За 3 дахь секшнэгээ бид нар бол эхнийх нь бол цагаан явсан дараагийнх нь хар. За энийг бол хар цэнхрийн тэмээд холимог өнгө сонгоё. За холимог өнгө синхэнт бол энэ gradient default gradient гэж байж байна тийм ээ. За энэ бас надад их гоё өнгө санагдчихээн. Ингээд цэнхэр оруулахтай. За энэ бас нэлээд олон янзын хувилбарууд бас байдэн дээр ингээд дарангууд ч. За ийм олон хувилбарууд байгаа. За зарим нь болохоор дээрээсээ ингэж харлсан байна. За нөгөөх нь ингээд зүүн талаасаа. За энэ нь бол голоосоо харлсан тийм ээ. За надад бол за энэ зүгээр юм уу? За нэг талаасаа ингээ харлаад нөгөө талаасаа юм гой цэнхэр туяатай тийм ээ. За энэ дээр хэдүүлээ өөрийнхөө нөгөө нэг about me буюу миний тухай гэсэн секшнийг оруулж өгье. За энэ дээр бид нар ингээд about me гэж бичих хэрэгтэй тийм ээ. За энийг яг бас хэтэрхий жоохон том байвал бас ингээд жижигхэн болгочих болж байна. Энэ нь болохоор нэг 31.7 тай байна тийм ээ. За тэгвэл энийг бас нэг 31.7 одоо 31 болгочих. За тэгэхээр бид нар манай нэг YouTube-ийн видеон дээр болохоор ингээд миний плейлист дотор би өөрийнхөө тухайн англи хэл дээр ингээд бүтэн плейлист оруулсан байгаа. Энэ оюуныгийн story гэдэг тийм ээ. За видеонууд гэдэг оруулангууд энэ чинь ингээд миний түүхээр ингээд би 32 видео ингэж хийсэн байдгийн. За тэгээ яг энэчнээсээ би эхний видеог хамгийн сүүлийн видео хоёрыг оруулаад тэгээ бусдыг нь бол яг энд үзээрэй гэдэг нөгөө юуныхаа плейлистийн линкийг өгчээ тийм ээ. За бүр эхнийх нь болохоор ингээд My Story Sisters Journey гэх тийм ээ. Энэ миний одоо түүх энэчнээс эхэлж байна. За тэхийн тулд энэ чинь бид нар нөгөө YouTube-ийн видео оруулахын тулд Embed гэсэн app ашигладаг байгаа. За app руугаа ороод за энэ дээр Embed гэж чинь за Embed гэдэг чинь ер нь бол нөгөө юугаа линк юу лээ. Тэгээ кодыг оруулах гэсэн санаа юм шиг байна. За тэгээ ямар ч юм энийгээ дараад за тэгээ ийм олон видео энэ дээр янз байгаа видеонуудыг бол оруулж болох юм байлээ. За тийм болохоор би болохоор YouTube дээр оруулсан учраас YouTube-ийн одоо линкийг авъя. За линкийг авахын тулд би ингээд хамгийн ихний бичлэгний линкийг хараа энэ get shareable link гэдэг тийм ээ. Шеэрлж болох линк гэдэг нэг одоо хуулаад авчлаа тийм ээ. За тэгээ энэ чинь ингээд тавиад тэгээ add to design гэдэг нэгэнгүүт ингээд энэ маань дизайн руугаа ингээд орчихно гэсэн. За тэгээ хоёр дахьт нь болохоор хамгийн сүүлийн одоо 32 видео энэ ч угаасаа орж багтахгүй шүү дээ тийм ээ. Тийм болохоор хамгийн одоо сүүлийн 32 дахь видеоны линкийг авчи. За тэгээ энэ чинь бас оруулчих. Тэгээ яг үлдсэний нь илүү одоо сурна гэх юм бол ингээд нэг юуна плейлистийн линкийг оруулчих тийм ээ. За тэгээ нэг ингэж хийж байгаа ч голыг олчил зүгээр. За тэгээ хон дээр нөгөө нэг энэ ааштай get in touch гэдэг энэ юугаа авчи. Тэгээ энийг энэ доор нь тавиад линкээ холбочих тийм ээ. За энэ дээр нь яах вэ гэхээр ungroup болгоччоод learn mode оруулчих. Үнцгийг оруулчих тийм үү. За энэ дээр бид нөгөө плейлистийн линкийг оруулъя. За плейлист маань угаасаа бид нар плейлист руу очиж чинь. За тэгээ My Story гэдэг энэ ээж юм тийм үү. Энэ маань ерөнхийдөө бол яг нь бүх одоо видеонуудын
цуглуулга гэсэн үг. За энэ чэнэс бид нэр линк энэ чинь оруулах хэрэгтэй байгаа. Learn more гэдэг ингээд линк оруулчлаа тийм ээ. За одоо ингээд бол яхна миний about section бол болчихж байна. За хэрвээ нэг видео бол нэг видео оруулчих болно. За тэгээ бид нар энийг ингээд preview хийгээд харчих болно тийм ээ. За ингэнгүүт бид нар яхна 3 дахь about me гэдэг маань. My name is Oyuna and Part 32. За тэгээд learn more гэд үзэх юм бол нөгөө 32 одоо линк маань энэ ч ингээд 32 бичлэг маань ингээд нэг доор ингээд байж байна тийм ээ. Энэ чинээс яхна тэр хүмүүс илүү мэдээлэл авъя гэвэл болох нь байна тийм ээ. За өшөө бас энийг яаж хийх вэ гэхээр юу яаж болно? Энэ маань одоо ерөнхийдөө ингээд хуудас явж байгаа аахгүй юу? За хоёр дахь хуудсыг энэ чинь бид нар хоёр дахь хуудас гэж нэмээд за тэгээ энэ чинь бол яхна бид нар энийг юу ачиж болно? Нөө саяхан линкнүүдийг оруулаад ингээд бүх видеонуудаа оруулаад тэгээд нэг about me гэсэн нэг юм хуудас 32 видео 32 линк ингээд чигсаачиж болж байна тийм ээ. Яхна ингээд тус нь ингээд нэлээд 2 3 одоо ингээд navigation гэж нэрлэдэг шүү дээ. Нэг дээдлэлт нь ингээд одоо жишээ нь би танарт одоо navigation гэдэг маань юу байна гэхээр энэ одоо энэ дээдлийн вебсайтны энэ дээдлийг бол navigation гэж нэрлэдэг байхгүй. Тэгэхээр ийм navigation энэ дээр яаж энэ сайт руугаа оруулах вэ гэдэг яхна бид нар ингээд дараа дараагийн хичээлүүд дээр үзээд явна. За ингээд тэмцлэгдээ сая баярлалаа. Баяртай.